Бидний хүн нэг бүр өөрийн биеийн байцаалтыг илэрхийлэх, үнэмлэхний үүрэг гүйцэтгэдэг нэг зүйлтэй. Хааны нууц элчид бол морин тэмдэгт пайз энэ үүргийг гүйцэтгэдэг. Үүн шиг 2 дугаар Есүс ч мөн ийм үнэмлэх байх ёстой биш үү? 2 дугаар Есүс ямархуу биеийн байцаалт авч энэ дэлхийд ирээ бол Библийн 66 номонд Бурхан бидэнд энэ бол Бурханы үнэмлэх гэж зааж өгсөн агуулга маш олон гардаг. Гэсэн ч Бурханы үнэмлэхийг хичнээн үзүүлсэн ч олон хүн итгээгүй, хүлээн зөвшөөрөөгүй, нүур буруулж гадуурхсан. Энэ нь анхны ирэлт болон 2 дахиа ирсэн энэ үед ч яг адилхан давтагдаж байна. Тиймээс л Бурхан Библиэд ямар нэг зүйлийг зааж илчилсэн бол бид түүнд нь итгэж дагах ёстой. Мөнхийн Тэнгэрийн хаанчлалыг чиглэн явах ёстой. Иохан 5 дугаар бүлгийг нээгээд Бурханы үгийг судалцгаая. Иохан 5 дугаар бүлгийн 39 дугаар ишлэл. Та нар бичвэрүүдэд мөнх ам бий гэж боддог тул түүнийг нэгтэлдэг. Тэдгээр нь намайг гэрчилдэг билээ. Библи бол Есүсийг хэн болохыг нотлох, гэрчилгээ гэхэд хэтрүүлэг болохгүй. Та нар бичвэрүүдэд мөнх ам бий гэж боддог гэсэн үгсийг анхаарч үзье. Яагаад энд мөнх амийн талаар дурдсан бэ? Мөнх амтай гэдэг нь бид Бурханаас нүглийн уучлал авсны, Тэнгэрийн хаанчлал явж чадах болсны нотлогоо гэсэн үг биш үү? 40-р ишлэлийг харцгаая. Та нар амьтаа болохын тулд над дээр ирэхийг ядаггүй гэсэн бэ. Хүсдэггүй. Хэдийгээр та нар Библиэд мөнх ам бий гэж бодоод байнга уншдагч гэлээ. Мөнх амийг олж, нүглийн уучлал авч, Тэнгэрийн хаанчлал явахын тулд хайж олох ёстой. Намайг хайхгүй, над руу ирдэггүй гэсэн бэ. 41-р ишлэлийг харцгаая. Би хүмүүсээс алтар хүндийг авдаггүй. Та нарын дотор Бурханы хайр байхгүйг би харин мэднэ. Би эцгийнхээ нэрээр ирсэн юм. Гэтэл та нар намайг хүлээж авдаггүй. Хэрэв өөр нэг нь өөрийнхөө нэрээр ирвэл та нар түүнийг хүлээн авна. Та нар цорын ганц Бурханаас алтрыг хайдаггүй атлаа. Би биенээсээ алтрыг хүлээн авдаг. Тийм байж яаж итгэж чадах юм бэ? Эцгийн өмнө би та нарыг буруутгах гэж бүү бод. Та нарыг буруутгагч нь та нарын найдвараа тавьсан Мосе мөн. Хэрэв та нар Мосед итгэсэн юм бол надад итгэх байсан. Учир нь тэр миний тухай бичсэн юм. Харин та нар түүний судар бичигт итгэхгүй бол яаж үгэнд минь итгэх билээ гэж айлтлаа. Энд айлтсан Бурханы амийн үгсэд, энэ Библийн бүх үгсэд бид итгэдэг. Библийн үгэнд итгэж, Библиэд гэрчилж буй аврагч руу очих нь Тэнгэрийн хаанчлал явах зам гэдгийг та бүхэн хэн хүнээс илүү сайн мэднэ.